Хотоодод орондуулахад эмч таны хотоод улаалттай байна гэсэн үү? Эсвэл өрөвсөлтэй байна уу гэсэн үү? Энэ хоёрын ялгааг мэдэх нь их чухал. Яагаад тэгэхээр эмчлэгдэх хугацаанч тэр мөн үүсэж байгаа тэр шалтгаан ч гэсэн өөр өөр байдаг. Тэгэхээр өнөөдрийнхөө зөвлөгөөгөөр би та бүхэнд хотоодны улаалт, өрөвслийн ялгааг энгийн байдлаар тайлбарлаад өгье. За эхлээд энийг ярихаасаа өмнө хотоодныхоо хааны талаар товчхон мэдэж авах хэрэгтэй болно. Тэгэхээр бидний хотоод 4 давхаргатай юм үйтэй. Тэрний хамгийн дотор талын давхаргыг нь болохоор бид нэр хотоодны саст бүрхөвч гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ саст бүрхөвч нь бидний ууж идэж байгаа болгондоо ерөнхийдөө шүргэлцэж хүрэлцэж яадаг гэж ойлгож байна. За ямар нэгэн хүчин зүйлсээс болоод шалтгаануудаас болоод таны энэ давхарга ерөнхийдөө цочроод гэмтээд өрсөж болдог. За тэгвэл хотоодны улаалт нь гэхээр одоо тухайлбал яг юу вэ гэхээр та одоо нэг удаа их халуун ногоотой хоол иддэг ч юм уу? Эсвэл цогтууруулах ундаа удаг ч юм уу, тийм ээ? Эсвэл та нэг өвчин амдаах юм ч юм уу, хэрэглэх. Эсвэл одоо таны сэтгэл санааны байдал, стресс бухимдлаас болоод өөрөөр хэлбэл богино хугацааны төр зургийн юм зочрлоос болоод таны хотоодны салс бүрхөвчийн цусан хангамж нь нэмэгдээд за гаднаас нь харах юм бол одоо бид нэр дурандаад харна шүү дээ. Харах юм бол ерөнхийдөө улаас ингэ харагддаг. Гэхдээ энэ улаалт нь бол тийм ноцтой биш. Ер нь бол 1-2 хоногийн дотор арилдаг. Ер нь бол өөрөө л арилждаг. Тэгэхээр хотоодны улаалт гэдэг бол ер нь бол өвчин биш. Энэ бол ямар нэгэн төр зургийн гадны нөлөөгөөс болж үүсэж байгаа нэг иймэрхүү нөхцөл байдлыг ойлгоно. За харин хотоодны өрсөл гэдэг бол энэ бол ингээг. Өөрөөр хэлбэл энэ нь нэлээд одоо байнгын шин чанартай мөн удаан хугацаагаар илүү үржилсэн юм асуудал байдаг. Тэгэхээр та хотоодныхоо ханыг олон дахин тийм ээ давталттайгаар өдөр болгон жишээ тийм үү тийм ээ зочроосноос болоод нөгөө сас бүрхөвчийн эсүүд нь гэмтэж эхэлдэг. Тэгэхээр энэ сас бүрхөвчийн эсийн гэмтлийг нь болохоор бид нэр хотоодны өрөвсөл гэдэг байгаа. За одоо энд бол жишээ нь байнгын уудаг таны даралтны юм ч юм уу эсвэл цус шингэлэх юм, даавар юм, өвчин намдаах юм тийм энийг та өдөр болгон хэрэглэж байгаа. За эсвэл таны хотооднд байгаа хеликобактер тэр хеликобактер хэдэн сар жилээр амьдраад тодорхой хэмжээгээр таны хотоодны сас бүрхөвчийг гэмтээж эсийн гэмтээсэн байж болно. За эсвэл нэг ганц зочрол биш те одоо архаг зочрол стресс төгсдөх гэх мэтчлэн эдгээр шалтгаануудаас болоод таны хотоодны сас бүрхөвч нь эсн гэмтэж байгааг бид нэр хотоодны өрөвсөл гэж байгаа. За энэ тохиолдолд ерөнхийдөө нөхөн төлжих хугацаа нь бол арай урт. Ер нь бол 7 хоногоос дээш л гэж ойлгож байгаа. Хэдэн сараар ч үргэлжилж болно, магадгүй хэдэн жилээр ч үргэлжилж болно. Тэгэхээр бид нар хотоодны өрөвсөл эмчлэхгүйгээр ингээд хэрвээ удаан яваад авах юм бол тийм ээ хэдэн сар жилээр яваад авах тохиолдолд хотоодоо ингээд байнгын гэмтээгээд байгаа тохиолдолд энэ нь явандаа илүү ноцтой асуудлуудад хүрдэг. Тухайлах юм бол хотоодны хатангашил, гидсний эдийн солиодлол, эсийн одоо гажигшил, магадгүй хотоодны хавдар хүртэл үүсч болно. Одоодоо эмгүй ангай манай ээлжид сургалтын бүртгэл эхэллээ. Сургалт 5 дугаар сарын 19-ноос 22-нд 4 өдөр онлайнаар явагдана. Сургалтаар та хотоодны үйл ажиллагаагаа хэвийн болгох, салстыг нөхөн төлжүүлэх, зовир намдаах олон аргуудад сургацхаас гадна шим тэжээлийн күүчээс хооллолтын талаар цогц мэдээлэл зөвлөгөөнүүдийг авнаа. Та 5 дугаар сарын 8 дотор суудлаа баталгаажуулаад 30% хөнгөлөлт хийдлээрэй. Та комент хэсэгт нэг гэж бичээрэй. Бид таны чатаар сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг илгээе. Тэгэхээр хотоодны улаалт бол ерөнхийдөө төр зургийн нэг богинохон хугацаанд үүсээд эргээд өөрөө шийдэж чаддаг ийм асуудал байхад хотоодны өрөвсөл гэдэг бол заавал танаас тодорхой хичээл зүтгэл мөн тодорхой ийм цахилга бат тууштай байдал бол шаарддаг. Тэгэхээр одоо эндээс та тийм ээ хотоод улаалт хотоодны өрөвсөл хоёрын ялгааг ерөнхийдөө одоо мэдэж авсан байх. Дараагийнхаа бичлэгээр бид нэр одоо хотоодны өрөвсөл нь өөрөө явандаа одоо хотоодны бусад асуудал үүсгдэг тал дээр зөвлөгөө бичлэгийг хий. Тэгэхээр одоо би танаас асууя. Та хотоодны дурангийн зураг гаргаж ирээд хараарай. Таны дурангийн зураг дээр тавигдсан оншин дээр улаалттай гэсэн байна уу? Өрөвсөлтэй гэсэн байна уу? За утгагүй ингээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая.